тоглолт хүмүүс болохоор ихэнхдээ тоглохдоо өөртөө шууд ячдаг. Ихэнхдээ шууд гоос агаад шууд ингээл под ингээл хайчдаг. No. Эхлээц нь warm up хийх хэрэгтэй. Warm up буюу халах хэрэгтэй. Гар чин хөшүүн байгаа. Гар тэгээд дээрэс нь дахин өшөөнийг нэм төрүүлж хэлэх ёстой юм болохоор settings-ийг хизээж битээ өөрчилж, sense-ийг бас хизээж битээ өөрчилж. Падны биш үү хоёр байрал үүдэг. За энэ болохоор хэвтэй байрал яг нөгөө default энгийн байрлал. Ийшиг ингээ өргөн гэсэн үг шүү дээ. Нөгөө байрал нь болохоор ингээ дээшиг ингэж босоо байрал. Пад чинь тийм ээ. Энэчнээс бас шалтгаалж байгаа. Би ерөөдөө босоо байрал дээр тоглох дуртай. Ийм доош урт гэсэн үг шүү дээ. Хажууд тишиг хоёр тишиг биш. За ингэн зөө. Sense одоо яаж олох вэ гэхлээр хүн болгоны sense ондоо чи proto тавьсны sense-ийг copy доод чи лаг болно гэсэн үг биш. Чи падн дээрээ голын sense-д тааруулах хэрэгтэй. Би яг түрүүс падыг сая хэлсэн бэ гэхлээр пад энэ юу чухалхгүй падных. Одоо чи падн дээр одоо голлуулчлаа шүү дээ. Маус чинь голсон байна тийм үү? Пад чинь эргээд зах хурж яхад чинийх одоо миний харж байна уу? Яг зах дээр миний маус хурж яхад яг хойш 180 ирж байгаа байхгүй яг ингээд зах дээр. Ойлгож байна уу? Тэгэхээр би ингээд талаасаа би ингээд хойш ингээд зах хүртлээ явах юм бол ерөөхдөө би 180 иргэн гэж тооцоолох юм шүү дээ. Ойлгож байна уу те? Голоосоо баруун эргэлээ ерөөхдөө 90 80 градус нөгөө тишээ эргэлээ бас л адилхан. Тэгэхээр маусны паднаас шалтгаалж байгаа юунаас шалтгаалж байгаад маусыг голлуулаад та нар ингээд нэг тал суудаж яг захтаа хүрээд чи бүтэн эргэжээл чинь яг sense чинь гэсэн үг. Ойлгож байна уу? За дараагийн бол sense чинь бас маш чухал. Тэгээ sense-ийг сольж өрөөсөө болохгүй. Яг гэвэл тоглоом матч хийгдээд ч юм уу хүн алахгүй болоод ирэнгүүт ерөөхдөө ихэнх нь crosshair-ээс болоод resolution-ээс болоод sense-ээс болоод бүх мас хэлэл хэлчихдэг үгүй. Muscle memory гэж юм байдаг. Энэ memory буюу санах хой. За muscle memory гэж юм байгаа. За яг энэ гарант чинь ой санамж гэсэн үг шүү дээ. Гарч өөрөө ой санамжтай байна гэсэн үг. Тийм учраас одоо би түрүүний sense яг чухал гэдсэн учраас одоо жишээ падн дээр чи тэд төртөл эргүүлээд би энэ хойтлоо шууд унгаана гэсэн тийм гарант чинь тийм sense чинь гарант чинь тийм яг юм memory суучдаг байхгүй юу? Чамд чинь толгойд чинь гэсэн баг. Би одоо падаа тэр хүртэл эргүүлэх юм бол би тэгж харна да. Чи хойноос чинь чамайг буудаж байгаа бол чи падаа шууд эргүүлээл хойноос пад ийшээ тэнцэн үрэх юм бол шууд миний ард хүндлөгөө би шууд эргэж харна гэж булчингийн санах яг зөв. Яг тэнцэн очих юм бол яг хойд хүний алан гэж болоод байхгүй. Жишээлбэл чи ингээл урталтай байлж ангууд пад гинт ингээ хойноос болонгууд шууд ингээ харах нь шүү дээ. Тав. Ойлгож байна уу? Тэгэхээр muscle memory. За screen та бүхэн юунуудыг харж ирсэн баг тийм үү? How to warm up. Screen яаж warm up хийдэг вэ? Шууд буудаад ингээ алаад иддэг. Crosshair ингээл тавьдаг. Ингээл. Энэ яаж юм гэхээр бас л нөгөө булчингийнхаа санахаа гэхлээс нь яаж байгаа. Warm up хийхээс тоглолт эхлээс өмнө ингээл санахаагаа сайжруулж байгаа байхгүй. Дахиад шинжилж байгаа. Ингээ буудахгүй ингээл маус эргүүлээл ингээл яг дахин дээр нь очих буудахгүй шүү дээ. Зүгээр ингээл. За яг тэдний эргүүлэнгүүд би дахин дээр нь очих юм байна ингээл ингээл тав. Вот. За энэ чи muscle memory гэдэг байгаа байхгүй. Булчингийн санахаа. За ингэж эхлээс нийтүүлээ битгэлээ хийнэ. За энэ map бол aimbot гэж map байгаа. Workshop дээр болоога тэрийг татаж аваад тоглоорой. За тэгээд sense хүн болгоныхонд хардаа ийм байдаг. Хоёр sense үүдэг. Нэг нь хурдан sense, нэг нь удаан sense гэж үүдэг. Удаан sense-ний нэг давуу тал нь шүү дээ. Урдах байгаа бол хизээч алдахгүй зөө. Урдах байр. Яг л удаан sense-тэй учраас recoil контроллоход амар байдаг байхгүй юу? Хурдан sense-тэй бол ингээд олоод явчихтیں۔ Олоо яваад гингүүд ингээд sense чи хурдуулчихсан ингээд контроллоход хэцүү болно гэсэн үг удаа. За sense минийх чинь за 1.3 чинь 2.6 гэсэн. За 3 дээр тавья гэж бодоход. Ингээд савж байгаа үстэй тий. За Pronos чинь 1.7 молоод ихэнх нь 1.7 молоод дээр тоглодог. За ингээд доошлуулах тусам ерөнхийдөө бол sense ингээд удаан учраас ингээд spray контроллоход амар байдаг байхгүй. Тийм учраас урд хүн бол 100 батараар нь. Удаан sense-ний хамгийн дутагдал болохоор ардаасаа буудаж байгаа хүнийг алхад амар хэцүү. Яг гэвэл пада маус чинь баг 2 ингэж маус эргүүлнэ гэсэн үг. Ингээд одоо харуулах юм бол. За ерөнхийдөө ойлгож байгаа үстэй тий. Удаан sense-тэй болохоор одоо жишээлбэл урд хүн бол асуудалгүй болно гэдэг байгаа шүү дээ. Урд хүн тий. Хойд хүн ч алхахын тулд ингээд бүр маус харж юм тий.
2 баг эргүүлж байгаа байхгүй. 1 2. Одоо чи Нико ч юм бол амар удаан систем шүү дээ. Тийм ч учраас эмэрт байхгүй юу? А гол нь ингээд энэ ойлгосноо тий? За хэлэх гээд байгаа зүйл бол ойлгосон баг тийм. За синсэн дээр бол тийм байна. За muscle memory-ийн талаар ярьчлаа. За бэлтгэл хийнэ. За бэлтгэлийгтээ ерөөхдөө 3 талын хааж байгаа тийцэндээ ч зүгээртэй ихэндээ ингээд гол нь ингээд яваад гэхэлэр бас нөгөө гарч их ядрах жишээтэй. Бас удаан дээд мэч ихлээр гарс амар чилдэг, ядардаг. За muscle memory-ийн талаар ярьсан тийм үү? Хамгийн ихний хэлсэн би та нарт хэлсэн. Sensitivity гэхлээс хамгийн ихэнд олж хэрэгтэй та нар. Sense ойлгох хэрэгтэй. За би маусны пад төртөл болоод тийм юм байна. Миний sense тэр юм байна. За тэгээд sense бас тоглогч бүрээс шалтгаалдаг. Entry fragger хүн бол өндөр senseтэй тоглодог. Яг гэвэл entry fragger ороод маш хурдан баруун зүүн хойдлол урдлах хойдлох баруун тал урдлах хойдлол бүх маш шалгадаг учраас өндөр senseтэй тоглодог хгүй entry fragger. Тийм учраас Apex, Simple гэх мэт entry fragger ихэнх нь өндөр senseтэй тоглодог. За тийм учраас нөгөө харах шалгах хүн зөрхөөд учраас гэс ороод баруун зүүн баруун гэл ингээд шалгадаг хгүй. Удаан senseтэй учраас ингээд чадахгүй шүү дээ. Тийм бас нэг шалтгаан. За тийм болохоор sense олох гэсэн өөрөө бас ямар позишнд тоглож юу гэдгийг бас мэдэх хэрэгтэй. Entry fragger бол өндөр жашин дунд sense дээр тоглох хэрэгтэй. Тэр нь 2.5 400 dpi бол тэгээд зүгээр тоглогч бол ерөөхдөө нэг дунд sensitivity бол 2-оос 2.2 заяа. Бүр доошоо бүр яг батны гэх юм бол 1.7 ерөөхдөө ихэнх пронод тоглолт нь бол 1.7 400 dpi дээр. За sense олох хэрэгтэй ярьсан тийм үү? Sense яаж олох талаар бисээ тайлбарлалаа тийм ээ. Ямар ролд хүмүүст нь ямар sense-н дээр тоглох ёстой гэж бас тайлбарлалаа тийм үү? За нэг бүрчлэн тайлбарлаж шүү. За энэ бууц руу орж ирлээ шууд хамгийн ихний ярих юм тийм бэлтгэлээ хийнэ. За muscle memory-г сайжруулна гэж би түр хэлсэн тийм үү? Пад буудахгүй ингэж ерөөхдөө бол энийгээ сайжруулаад тэрх хэрэгтэй. Би бас нэг жоохон хөшсөн болохоор бас төгсөж чадахгүй л та. Гэхдээ ерөөхдөө бол тийм ойлгоч нь миний хэлгээд байгаа зүгээр гол point-ийг бас ойлгох хэрэгтэй. Пад тийм үү? За энийг авсан. За дараа нь яг хав нэг тайпаар хамгийн ихний хэлж байна. Нэг тайпаар буудаж хэлсэн. Хамгийн ихний хэлж. 2 биш. 1 тап. За гол ажиг нь ойлгосон. Нэгээр тавьсан тийм үү хамгийн ихний хэлсэн. За дараах нь яг 2-2-оор. 2-2 буюу burst гэж байгаа шүү дээ. Ойлгосноо тийм ярьж байгааг. За ойлгосон тийм үү? Тап дараагийнх нь дэр. За энэ чинь 2-2 шүү дээ. Дараагийнх нь бүр burst буюу 3 сум. Удаан явах нь шүү дээ. За өмнөх нь болохоор төдөд байсан шүү дээ. Одоо болохоор за энэ ерөөхдөө бол тэгээ дараагийнх нь мэдээж спрей тийм үү? За дуусгаад. Спрей бүгд юмж байгаа ч тийм шүших. За шүших талаар надаар одоо хэлүүлэхгүй мэдчихэж байгаа юу те. За энэ бол basic бүгд орог мэдчих хэвээр одоо. Гэхдээ мэдхгүй хүмүүс байл яг давхар хэлчих. За ямар нэгэн хандаар очин тийм үү? 30 сумаа бүгднийг цацна. За энэ өндөр яваад байна. За доороос авах байсан. За хаасан те. Дээш явлаа, баруун явлаа, зүүн явлаа, баруун явлаа. Спрей хаасан тийм үү? Эсрэгээр нэг ч тоо. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Доош татлаа, зүүн дарлаа, баруун дарлаа, зүүн дарлаа. 30 сумыг. Заасан уу те? За энэ бас алга болчихлоо. За. За эхнийх дахиад явъя. За дээш явлаа, баруун ирлээ, зүүн явлаа. Дууслаа те? Тэгэхээр доошоо эсрэгээр нь хийх ёстой.
Харж энэ хоёр ялгааг. Адилхан 30 сум шүү дээ. Өө, алуулч. Харж гин үү? Бүгд банд онж байгаа үстэй. Биш ээ? Тэгэхээр спрей яаж хийхээ бас мэдэх хэрэгтэй байна хүмүүсээ. Спрей яаж хийх хэрэгтэй. Зүгээр маусныгээ дараа доош суугаад маусаа доош татдаг юм биш байна бас бас энэ чинь бас юмтай байна, горимтой байна. Яаж хийх вэ? Яа хаашаага татах хэрэгтэй бас байна. Тийм үү? Ойлгож байна уу? За буу болгон ч өөр ингэсэн recoil-тэй. Буу болгон ч өөр ингэсэн pattern-тэй. Аканыхаа доошогод таад зүүн эргээд баруунд таад зүүн байсан бол энийх ямар байна? Энийх recoil арай багтаагаа үстэй. Арай ойлгохгүй те. Аканых сумыг бол гэхдээ ака эхний 3 сум яг банд явдсан шүү. Тэгээд 4 5 дахь нь худлаа бол авчихна. Эхний 3 сум бол яг онионд явдсан. Тийм учраас burst маш эффективний болдог байхгүй. За хоёр дахь спрей. Тэгэхээр энэ яасан баруун ирэглээ зүүн ирэглээ дээшгээ аваад нэг жоохон татах нь шүү дээ. Тэгэхээр энэ фейлцээ. Бисаа доош руу хангалттай тарсангүй. Энэ одоо би юу ингэж бодсон шүү дээ. Ингээ би явах юм бол ерөөхдөө бүх сум цээжэнд биэнд нь. За ойлгож байна те. Буу болгон ч өөр ингэсэн recoil та. За жишээлбэл FAMAS үр үзэл та. Окей. За FAMAS ч бүр ингэ ийм байгаа шүү дээ. Ингээ дээшгээ бүр ингэ ийм дэлхий гэх юм уу тааш. За ер нь ойлгосон баг тийм үү би FAMAS-ыг боддог. Тийм. Ер нь ойлгосон баг. За тэгэхээр спрей та нар маань мэдчих хэрэгтэй байна. Яаж спрей хийх ёстой юм бэ? Ямар спрейн зөв юм бэ те? Спрей гэхлээс нь мэддэг болох хэрэгтэй. Спрей мэдхгүй бол зүгээр нэг даст хоёр ч юм уу нэг map хийж байгаа, командууд хийж байгаа тэгээд спрей хийж сурах нэ. За спрейха за түрүүнийхэн дахиад тренинг хийлээ. One tap тренинг явна, 2 тапууд явагдана, burst-ууд 3 сумнууд бол явагдаж байгаа. Тэгээд дараа нь спрей те. Спрей бол яаж хийх бол сая ярьлаа шүү дээ. За одоо болохоор спрей контрол сурна. Эхнийхээ л 2 дахь хүнлэг бай. 2 дахь хүн яаж болох вэ? Тийм үү? Эхнийхээ гаалаа 2 дахь руу 3 дахь руу яаж шилжих вэ? Spray control, spray transfer уучлаарай. Control, spray transfer. Spray шилжүүлэх буюу шүршил шилжүүлэх гэсэн үг. Яаж хаашаа даруул яаж шилжиж байна гэдэг өөрөөсөө тоглож өөрсдийнх нь нөгөө muscle memory гэж түрүү ярьсан шиг дараахан бас ой санамжиндээ мэдрүүлж сурах нэ. Артумэ. За ойлгосон тийм үү? За тайпууд ойлголоо, 2-ыг ойлголоо, 2 сумыг ойлголоо, burst-ыг ойлголоо, spray-ыг ойлголоо, spray transfer яаж сурах ойлголоо тийм үү? За дараагийн юу? Дараагийн трен юу гэхээр flick shot гэж үүдэг тийм үү? Татаж бууддаг. За энийг трен хийнэ. За энийг яаж трен хийх вэ бодохоо. Бас л энийг бүх багийн тренүүдийг бүгднийг нэм бууц дээр хийчихэн заяа. За сая бүгдийн эхний warm up-ийн талаар ярьлаа, тайпууд ярьлаа, burst 2 сум ярьлаа, 3 сум ярьлаа, spray ярьлаа, яаж spray хийж сурах уу гэдэг чинь хэлж өглөө, зааж өглөө, spray transfer чинь зааж өглөө. Одоо болохоор flick shot-уудаа яана. Flick shot-уудаа хийнэ. За энэ чинээс одоо ингэж зурж хийх нь шүү дээ. Одоо жишээл болоосоо. За баруун тишгээ 30, зүүн тишгээ 30, дээшгээ 30, доошоо 30 кг гээл ерөөхдөө бодчихцоо. За маусаа голлуулаад барьж тийм үү? Баруун тишгээ. За эхний үү. За эхний зүүн тишгээ те. Маусаа голны голлож өрөө шүү. Энэ хажуу тишээ мажуу тишээ голлож өрнө. Ингээд. За ойлгосноо те. Яг маусаа голлуулж байгаа л баруун тишээ флик шотуудаар хэдүүлээ бэлдэж байгаа шүү дээ. Зурал яаж зурж буудах вэ? Яаж хүмүүс амар зурж буудаад байдаг шүү дээ. Тэр чинь гаранд нь төрсөн биш. Ингэж бэлдээд энэ цаад болчихно. Ойлгож байна уу? За хүн болгонд дотор төлөө байдаг. Одоо жишээл миний зүүн талын ажиллагаа жоохон суулгахлаа миний зүүн талын флик шотууд ерөөхдөө муу гэдэг. Тэрийг би өөр мэддэг байхгүй юу? Тийм учраас зүүн тал руу жоохон суул. Гэхдээ ерөөхдөө хүн болгон өөр юм гэсэн юугаа. Гэхдээ би нэг банк бэлдээдгүй учраас минийх муугаа. Бэлдээд ирэх юм бол угийн сайжрна. Тийм. Гэхдээ би одоо бэлдээд их шаардлага байхгүй шүү дээ. Бэлдээд одоо про явахгүй болсон шүү тийм ээ.
За ойлгосон үү? Тэг 100 баруун. За дээшээ доошоо мэдээж ойлгомжтой. За доошоо. Гих мэтэр. Ойлгосноо тий. Зүүн тишгээ, баруун тишгээ дээшээ доошоогоор. За ингэж флик шотоо сайжруулах нэ. За бүүн дээр ингэж ерөөхдөө бол эхний юунуудаа бол райфл дээр хийх нь байна. За тэгээд ингэж бэлтээд ерөөхдөө дунджаар энэ нэг 30 минут бэлтгэд ерөөхдөө бол буруудахгүй за. За эдгээр буудаг хүмүүс яг адилхан. Сая зүгээр зурсан бол одоо энэ өөртөө ингэж яах нь татаж скоп сурах нь шүү дээ. За зүүн тийшээ 10 ч юм уу 20 ч юм уу. За гих мэтэр яг саяных шиг. За дээш доошоо ингээл те. Ингээл ийшээ горизонтал ч юм уу те. Ерөнхийдөө яг бэлтгэх үү гэдэг ерөнхийдөө ойлголоо шүү дээ, ойлголтоо тийм үү? Ойлголтоо авсан. Одоо жишээл горизонталч. За ноускопуудыг бэлтнэ. За тэгэхээр дөнгөж сая миний хийсэн шиг bind alt дээр би display ямар ч юун дээр хийж болно. No clip гэдэг хийх юм бол та нар альта дараад хүссэн газар руугаа ингээд мессеж явуулж болно гэсэн үг ойлгож байна уу? Ингээд танаа нэвчлэг гараад ирэх нь шүү дээ. За ноускопуудыг бэлтэнэ. За эвидээр болохоор бас юугаа гурван төрөл байгаа. За татаж зүгээр ингэж буудаж байгаа тийм үү? За нэг буудлаа. За зүгээр ингийн буудлаа нэх. За энэ зуралт бол flick shot гэж байгаа. За энийг болохоор no scope гэж байгаа. Энийг болохоор quick scope гэж нэрлэж байгаа. За ер нь бас нэг эвидийн тип нэг юм байна зөө. За татаж буудлаа тийм үү? За татаж зүгээр ингийн буудлаа. Дараагийнхаа бараг татахгүй шууд ингэж хараад харсан уу те? Татахгүйгээр шууд буудаж байгааз ерөнхийдөө эхний байгаа шууд алж байгаа бол дараагийнхаа ерөнхийдөө зүү чиглүүлчих юм бол ерөнхийдөө шууд алах магадлал бол маш өндөр байдаг. За дахиад харуулъя. За энэ болсон. Эхнийхээгээ буудаад дараагийнх нь 5 тийч хөлж чинь. За ер нь ойлгосон баг тийм. Эхнийхээ татаж буудсны дараа дараагийнхаа өмнөө заавал татах гэж хурдан тулцсан тохиолдолд скоп чи ингээд буудангууд өөр автоматар ингээд 5 гэд юуч дарахгүйгээр ингээд татчих байгаа биз? Татдсан шүү дээ. Яг тэр шиг зүгээр л маус хоёроо хаяал зүгээр ингээд чиглүүлж байгаа л зүгээр бууд. Ойлгосноо тий? За ойлгосон баг тийм. Эний чи quick scope гэдэг байгаа юм. За EVP юм байна. За EVP болсон. За гарбууга бэлтгэл хийнэ. За гарбуу дээр яаж буудах ёстой вэ? Мэдээч USB-тэй USB бол ерөөсө ганц сум штэ. Clock тулцсан тохиолдолд бол ганц сум зайнаас бол хасах 90 болгодог лөө. Хагас 90 болгодог лөө хэд болдог лөө ямар ч юм чаа. За USB-гээр яаж буудах вэ? Зааж өгье та нарт бас л. За AD-г хоёр тишгээ стрейф хийж байгаа тийм үү? Одоо ихэнх буудаг хүмүүс бол ерөөсөө ингээл буудаад байдаг шүү дээ. Ингээ хоёр тишгээ ингээл яг маус баг хөдлөхгүйгээр ингээл тийм үү? За яаж буудах вэ гэхээр AD-ний чи хооронд яг дундаа нэг пауз буюу нэг дундаа нэг жижиг зогсох зай хийх хэрэгтэй. A-талаа мэдээж зүгээр зогсоод байвал эсрэг хүн чинь чамайг алхахад маш ингийн тийм ээ суугаад байвал хөдөлгөөнтэй үйжиж алхахад болох нь хэцүү. За тэгэхээр USB-гээр яаж буудах вэ гэж чинь зааж өглөө. За clock-оор ч одоо хизээч burst дээр баг битээ буудчих заа. Burst CS:GO доо 1.6 бол burst гоё байсан. Тулцсан үед бол баг үсрээл зүгээр шууд баг тэрхцээ. Тулцсан үед бол баг үсрээл шууд тэрх байдаг гэсэн шүү burst чинь. Go дээр болохоор clock их шууд. Тийм болохоор аль болох автоматик буюу semi дээр нь буудах хэрэгтэй. За clock USB-ний нэг ялгаа нь USB болохоор шүү дээ тийм. Fire rate гэж байдаг тийм. Дараагийн сум гарах rate зай гэж байгаа. USB гараа. Оновчгүй гол спрей. За clock USB-нээс одоо жишээл за сайн харсан үү те? Fire rate буюу сум хэр ойрхон зайтай чинь clock-ыг хараарай. Clock маш хурдан бохгүй зүгээр л даррр гэж явуулчихвал. За ойлгосон уу? За clock-ыг чи ирэхэд бол ойлголтыг чи өгчихвөл. За дийл бол мэдээж ямар ч зайд ямар ч армортой байсан тархинд ганц сум хийж алдаг ганц буу.
Тэгтээ ганц юм recoil амар хэцүү. Тэгээд recoil гэж ерөөхдөө таашгүй байдаг. Тулцсан тохиолдолд заавал тарих гэдэг шаардлага ерөөс байхгүй юм. Биенд нэг сум дэглээс сурахад хасах 43-аас хасах 50 дамж өгдөг юм заа. Ерөөсөө дэглээс 2 сум дунд зайд хийсэн багтал шууд өгнө. Тэгэхээр заавал тархинд нь буудах гэдэг ингээд алдаад ах шаардлага байхгүй. Ингээ холоос ингээд нэг ингээл хийдэж штэ тий. Нэг ингээл тархитах гал тэгээд ах шаардлага байх. Зүгээр л биерүүн бууд. Ойлгосон тий. Зүгээр л биерүүн бууд. Зүгээр холын үнийг бол ингээд харж байгаа л яг яаж буудах хэрэггүй. Харж байгаа л пад ганц сум, батны сум хэрэгтэй. За тулцсан үедээ болохоор юу бас бити хамаагүй ингэ шүршээрээ. Хол буюу дундын зэнд бол бити ингэ хамаагүй шүршээрээ. Ингээд холын үед бол бити шүрштэй. Зүгээр л тоншоод зүгээр 50 Одоо нэг буунуудынхан бас тэпийг өөрсдийнхэн бас толгоон дээр оруулаад нөгөө дуушиг оруулаад тэгээд маусныхан бас юунд оруулах шээ. 5. Түрүүн би танарт хэлсэн шүү нөгөө тоншилтойгоо явахад 5 дараагийнх нь 2 сум болох 5 нөгөө борт болох ойлгож байна тий. Тэгэхээр энийг бас ингэ оруулах хэрэгтэй. За дийлэр болохоор дундад зайн холын зайд болохоор ирэхэд хөнгөн ингэж тоншиж буудах нь шүү дээ ирэхэд бол тий. Ингэж нэг зайтай ингэж шүшиж дундад зайд бол шүршиж болно. Яг бол тулцсан үед бол асуудалгүй. Тулцсан үед шүү дээ. Одоо энэ бол дундад зай шүү дээ. Тулцсан үе гэдэг чи одоо энд байгаа хүнийг яриад байгаа шүү дээ. Замартаж тулцсан үе гэдэг чи одоо энд байгаа хүнийг тулцсан гэж яриад байгаа шүү дээ. Ийм үед бол шүшиж болно зөө. Ийм дундын зайны үед бол зүгээр биерүүн пад. Одоо энэ бол тулж болцсон шүү дээ. Ингээл. За ойлгосон баг тийм үү? Summary дагаж эхлэхэд хамгийн эхэлж та нар өөртөө сенсэг болох хэрэгтэй. Сенсэг яаж болох вэ гэхлээр та нар маусныхаа падэн дээр өөрийнхөө маусыг гол тавьж байгаа. Маусныхаа яг голж жоод маусны захад хүрчээж хүрээд тэгээд хаана хүрч яг буцаж яг хойно буюу 90 градус эргэжээвэл яг өөрийн чинь сенс гэж ойлгож болно. За сенс чинь рол болгон өөр entry frag өндөр сенстэй байх хэрэгтэй. Ягаад гэвэл шалгах чеклик позишн буюу маш олон учраас зүүнээ шалган баруун шалган дээдлээ доотлоо хойтлоо мойтлоо тэгэхээр маш өндөр сенсн дээр шалгах хэрэгтэй учраас өндөр сенстэй хүмүүс entry frag гэдэг. Удаан сенстэй хүмүүс 3 юм уу 4 дээр юм уу 2 дээр бол тоглож болно. Тийм учраас бас рол болгоноос сенс чинь бас өөр үү шүү. За тэрийг ойлголцоо. За дараагийнх нь болохоор за aim bots гэсэн map-ыг бол workshop бас яг одоо бэлтгэл хийж байгаа map бол aim bots гэж map байгаа. Workshop гэдэг сая workshop Steam workshop гэж үүдэг. Workshop руу ороод aim bots гэж search хийнгүүтээ subscribe гэж дараад тэгээд тэнцэнэ бэлтгэл хийлнэ. За aim bots дээр ингээд ерөнхийдөө muscle memory гарынхан булчингаа сэргээчлээ. За одоо яах вэ? Одоо deathmatch орно. Deathmatch орохдоо community browser гэж хагаад ингэж тоглоно. Game гэдэг ингээд таяагаар гараад ирэн зөө. Би favorites дээр шууд ингээд тавьчихдээ. Одоо жишээл Hong Kong 60 пингтэй deathmatch. За энэ deathmatch руу орж ирлээ. Акагаар 100 kill, aim-ээр 100 kill, ace-ээр бууддаг бол бас 100 kill. Тэгээд USB зөвхөн гар буй pistol headshot map ороод тэгээд pistol-аас эргэж болно. Гэхдээ энэ зүгээр deathmatch орсон байхад бол ер нь болно дөө. Deathmatch ороод мэдээж бүгд л мэдээж гар буугаа сонгоод бас түрүүний нөгөө aim bots дээр хийсэн бэлтгэл байна шүү дээ. Яг тэр шиг хийзээ. Одоо жишээл шууд ороод ингээд шүвшээд авахгүйгээр харсан юм ингээд болж өгөл. Нэгээр тайлбарч алахыг хичээ зөө. За дараагийнх нь болохоор нөгөө яг л түрүүний бэлтгэл хийсэн ерөөхдөө knowledge know how-г ойлголоо шүү дээ. Нэгээр тайлбарч байгаа л тэгэл 2 2 3 3 тэгээ шүвшээж эхэлнэ. What the fuck? За тэгээд акагаар 100 kill хийчихэд aim-ээр 100 kill хийх нь байна. Aim-ээр 100 kill хийчихэд EVP боддог бол EVP тамирчин бол ерөөхдөө бол акагаа 50 aim 50 тэгээд EVP-г 100 болгож болно. EVP бууддаг хүмүүсээ үйл ерөөхдөө бол rifle AK-м 2 байгаа ерөөхдөө deathmatch дээр бас максч болно. За тэгээд deathmatch бас удаан тулахлаар бас гар их бас чилдэг. Тэгэхээр энэ хооронд бас жоохон амарч явах хэрэгтэй шүү. Яг л байнг гэж нөгөө эргэждэг учраас гар чинь бас их чилдэг байгаа. За тэгээд мөн дээрээс нь дахин хэлэхэд бас Go тоглоход бас суух байрлал чинь бас маш чухал байна залуучууд. Байрлал чинь маш чухал байна. За нуруу тэгш сууж явах хэрэгтэй заяа. За тэгээд дээрэс нь 2 төрлийн байрлал үүдэг. За 2 төрлийн маусны байрлалын байрлал үүдэг. За гарчин байна шүү дээ тий. Нэг юм. Одоо жишээлбэл гейминг сандалтай энэ хойдлын гар одоо энэ хэсэг шүү дээ тий. Амрах
боломжтой тийм юу бол сандалтай бол 28 гэж тоглосон ч болно ингээд доороо. Байхгүй бол урдаа ингэж бүр ингэж бүхэл бүтэн форарм буюу бүр ингээ гараа бүхэл бүтнээр ингээд энэ чинь тавина. Яг л ингэж удаан тоглолоор нь гарчин амир ядардаг. Гарчин амир чилдэг байхгүй удаан суугаар. Тэгэхээр ингэж яах нэ. Тэгээ та нар хардаг бах те янз бүрийн тоглолт нь одоо жишээл Zeus, Simple Map яг ингээ урдаа тоглолдог. Жишээлбэл Snacks бол бүр паддаг бүр ингэж тоглолт нь шүү дээ. Wrist дээр бүр ингээд харагдаж байна. Ганцхан мониторт болохоор ингээд яахгүй шин. За ерөөхдөө ярьж байгаа юм ойлгочлаа баг тий. Snacks-ийн үед бол ерөөхдөө энэ чинь ингээл явуулаад байдаг. Тэгэхээр өөртөөх нь бас зөв суудл зөв байрлал бас олох хэрэгтэй шүү тий. За тэгээд дараагийнх нь болохоор юу хийчих хэрэгтэй вэ? Хөдөлгөөн сайжрах хэрэгтэй байна. Та нар хөдөлгөөн сайжруулах хэрэгтэй. Хөдөлгөөн бол контент амар чухал, маш чухал. Ялангуяа та нар Silkenberg-ийг мэднэ, контролыг мэднэ. Маш хөдөлгөөнт. AVP хүн тийм хөдөлгөөнтэй байхад эсрэг талыг хүн алж чадахгүй. AVP хүн биш үү те? Нэг дутагдал нь эхнийхэн хүнээ алдах юм бол шууд өгдөг байхгүй. Үнэхээр сайн хөдөлгөөнтэй хүн байж чадах юм бол хоёр дахь шот буюу хоёр дахь буудалд хоёр дахь сумаа гаргах боломж гардаг. Тийм учраас хөдөлгөөн их чухал. Тэгээд дээрэс нь цаг хэмнэн. За юун дээр болохоор KZ map ч лөө Create Bridge гэдэг одоо жишээлбэл шүү дээ. Хөдөлгөөнөө сайжруулах тийм KZ map дээр та хөдөлгөөнөө сайжруулах хэрэгтэй байна. Тэгээд дээрэс нь мөн юун дээр хөдөлгөөнүүдээ сайжруулах хэрэгтэй. Surf map дээр бас тоглож явах хэрэгтэй. За тэгээд юунуудаа трейн хийх нь шүү дээ. Хөдөлгөөнүүдөө трейн хийх нэ. За энэ дараа бас дахиад трейн. За ямар трейн хийх вэ гэхээр Prefire map-ууд хийх нэ. За одоо жишээл энэ дээр дахиад нөгөө юун дээр CS:GO workshop дээр Prefire Maps гэдэг Prefire Maps гэж байгаа. Одоо энэ map-ууд бол ерөөхдөө анхан сурж байгаа, сураад эхэлж байгаа, тоглож байгаа багуудад болон хувь хүмүүст нь бол бүгднээрэнд нь ерөөхдөө хэрэгтэй шүү. Та нар бас сайн ойлгож аваад сайн тэрийг бэлдээ. Миний хийсэн бэлтгэлээр та бүхэн ерөөхдөө тууштай бэлтгэх юм бол амжилтанд хүрнэ гэдэг үед бол би 100% амлаж байна. Ягаад гэвэл энэ бол миний хуш маш олон гадаадын про тамирчдын соорсуудаас цуглуулж болсон. Дээрээс миний олон жилийн туршлагаас цуглуулж авсан мэдээлэл шүү. За энэ болохоор Prefire map. За 10 орноо. Луур юу эсвэл Pulsar ингэ орно юм тийм үү. За энэ ч болохоор ерөөхдөө өнцгүүдийг шалгаж ордог. За пад за стейрсийн нэг юм тийм үү. За энийг шалгалаа. Пад гурвалжингаа аллаа. За би God асаж өгөхгүй хэлнэ. За тэнгуут ингээ headshot-о шалгана. Энд нэг тулцсан байна. Пад headshot-о шалгалаа. Нинжагаа шалгалаа. За энэ чи гурвалжингаа энэ гурвалжин биш сайдны араа шалгалаа. За энэ бүүстээ шалгалаа. За ингээ оронгууд сандвич шалгана. Сандвич байхгүй. За энэ байхгүй болсон. Jungle шалгана. Jungle байхгүй. Пад дахиад харна. Connector харна. Shot харна. Shot байхгүй. За тэнгуут CC-гээ шалгана тийм үү? Пад. За ойлгомжтой юу те? За Prefire map. За энэ яг үгээр ерөөхдөө map болгон дээр та бүхний ерөөхдөө юу ингээ адуу мал шиг ингээ зүгээр ингээл ягаад гал ингэд ингэж алдахгүйгээр crosshair placement гэж байдаг. Ягаад хүмүүс гал өө ямар амар алчваа гэдэг нь шүү дээ. Түрүүлж та нарыг байх газруудад нь шалгаж гарч байгаа байхгүй одоо жишээл тап гэстэй алдуу гинэ. Эдний ерөөхдөө ингээд сураад бэлтгэлээгээ сураад мэдээд авчаад та нарт бол буруутах юм байхгүй. Яагаад гэвэл сайтууд руугаа ерөөхдөө яаж зүг орох хэвээр ямар өнцгүүдийг шалгах хэвээр гэдгийг мэдээд авчна. Ойлгосноо те? За юун дээр ингэсэн бол одоо Pulse дээрээс явах нэ. За Pulse дээрээс юу шалгах вэ? За мэдээч энэ. За эхнийх нь бол мэдээч Jungle үүдэг те. Jungle аллаа, саяныхыг алсан, Stairs байхгүй. Энд чи Sandwich шалсан, Sandwich байхгүй бол тулцныгаа шалсан, тулцсан байхгүй бол энэ нь шүү дээ. Гурвалжингаа шалгана, гурвалжин байхгүй бол энийгээ шалгана. Энэ байхгүй бол CT-гээ шалгана. CT-гээ шалгаад энэ headshot шалгана. Headshot байхгүй бол энийгээ шалгана. Энийг байхгүй бол ninja-гаа шалгана. Пад ninja байхгүй бол одоо энийгээ boost-ээ шалгана. За тэгээд нөгөө энэ нэг дээр шүү дээ. Гурвалжин дээр энэ төр нуугдсан байсан. За ойлгосон үү те? Prefire map. За өөрөөсөө яагаад тэгээ Prefire map өдрөө тэр мэрийгээ болоо өөртөө олчихно ч тийм ээ. Prefire map гэдэг Dust 2 апдейт хийлгэж байгаа чи Cobblestone надад одоо 3хан л байна. За Dust 2 л нэг орчих. За хаашаа орох юм? За бэр орё. За Akata за окей.
За ер нь ойлгомжтой байх тийм ээ. За тэгэхээр энэ prefer map-уудыг яаж map руугаа яаж зөв орж ирж яаж ямар өнцгүүдийг шалгаж ямар өнцгүүд crosshair placement гэж үүдэг оноогоо байрлуулах гэж үүдэг ямар өнцгүүдээр ямар оноогоо хаана нь байрлуулж гарах вэ гэдэг чинь ерөөхдөө бол map awareness буюу map-а мэдрэх тийм мэдрэмжийг бол олгоноо тийм. За IG lurker support-ийн хувьд бол ямар тип хэрэгтэй? Багийнхныхаа за ийм байдаг зөө. IGL-ийн нэг юу болохлээр манай багууд бас зөв хүмүүсийн нэг өөр байрлалд нь ячдаг. Өөрсдийнх нь 5 тамирчдыгаа ямар байрал дээр ерөөхдөө яаж туулдаг мэддэг байх хэрэгтэй IGL нь. Өөрсдийнхөө багийнх нь 5 хүнийг ашиглаж өөрсдийнх нь баг ашигтай байралд оруулж ашигтайг нь ашиглаж тоглох хэрэгтэй байхгүй. Одоо ч урд цаан буудаг хүний заавал 2-3 дээр байрлахад шаардлага байхгүй. Урд гарахаас айгаад хойноос тоглохдоо амар сайн байдаг хүний урд гаргаад шаардлага байхгүй. Байрлууд нь зөв хийх хэрэгтэй. Тийм. Өөртөө хүмүүсээ зөв ашиглах хэрэгтэй, зөв өдөрдөх хэрэгтэй. Дээрэс нь хизээч энтри хүн ерөөхдөө бол IGL баг хийхгүй. Ерөөхдөө саппорт тоглож байгаа хүн IGL хийсэн зүйтэй байдаг. Тийм ч учраас хинх IGL дандаа сул килтэй байдаг. Яг гэвэл зөвхөн өөрөө раунд эхлэхээс өмнө hour pair гэж заадгүй шүү дээ. Тэр бүхэл бүтэн 135 секунд чинь IGL чи ингээ тэгээ бүгднийг ярьж байгаа шүү дээ. Map гол хамгийн гол map харна хаана хэн байна. Тэр танаа уурчлаад мэдээлэл авах хэрэгтэй. Тоглоомч мэдээллийн бас тоглоом. Чи мэдээлэл авах хэрэгтэй. Нэг байна, хоёр байна. Окей. Тэгэхээр голд мэдээж гарсан байна. Голд дээр нэг байна. За тэгэхээр B дээр 2 байгаа маань. Эсвэл голд 2 бол мэдээж B дээр 1. За дээр нэг нь унах юм бол за жишээл 2-2-1 гэж бодъё л доо. Мираж дээр гэж байгаа шүү. Дээр 2 гол дээр 1, B дээр 2 тэ дефолт тийм үү. За наацхан чинь А-гийн нэг хүн унчаад голын хүн А руу хандна. За тэгэхээр яах ёстой? А руу орох шаардлага байхгүй ч тийм. Манайх нэг тал руу орчихлоо заавал зодох гээд байдаг. Бас яаж ч болно та мэдээж урагшлаад хоёрыг унгаацсан бол мэдээж урагшлаад маш урттайгаар эзэлчих болно. Нэгийг унгаацсан бол заавал тэр сайт руу committee гэдэг шаардлагагүй нөгөө сул тал руу тоглох хэрэгтэй. Сул тал гэдэг нь нөгөө онгорхоо үлдээсэн газар. Хамгийн их тохиолдол бол мэдээж А-гийн нэг нь унцсан байхад бол Б-гийн юугийн голын нэг нь А руугаа татчих тоглолт Б-гийн нэг нь голоо нөхч тоглолдог байхгүй. Тэгэхээр нэг нь хөр угийн дефолт руу Б рууг нь тоглож явах хэвээр нэг нь угийн гол дээр тоглож явах хэвээр. За тэгэхээр нэг тал руу нөгөө нөхөлтний онгууд нь нөхөлтөөр нь хайн ашиглаад газар эзлэх нь шүү дээ. Map control эзлэн. Map control гэдэг чинь тэрийг яриад байгаа. Map control-оо эзлэн. За map control-ыг эзлээд яагаад шаардлага байхгүй. Дөнгөж раунд эхлэнгүүт бикон гацсан танаас бүхэл бүтэн 1 минут 20 секунд эсвэл 1 минут байна. Энэ хугацаанд яах вэ? Контролдоо бодуулах хэрэгтэй. Хаавар орох гэдэг. Яах гэдэг нэг гэдэг нь юу болох гэдэг нь ойлгохгүй чи юу болоод байгаа юм бэ гэдэг нь бүр толгонд нь оруулах яах хэрэгтэй. Зөв яарах шаардлага байхгүй. Тал талдаа унгаах хэрэгтэй. Тэгжээж аль хаашаа нь орохоо зөв мэдээлэлтэйгээр явж явах хэрэгтэй. За түрүү ярьжсэн баг ямарваа тоглоом дээр амжилт хүрэхэд тулд хамгийн номер 1 бэйс бол communication гэдэг. Харилцаа байнга ярьж явах хэрэгтэй. Гэхдээ ярихдаа илүү мэдээлэл хэлж болохгүй. Дэмэн мэдээлэл бас хитрхи ярьж болохгүй. Өгч байгаа хүн одоо жишээл Монголд хэвээ энэ намайг алсан ёо ямар азтай юм бэ ёо пүү энэ азтай. Зүгээр л дугаа А-ийн Б1 тэгэл болоод дугаа амаа юм хэцүү. Ингэж яах орон чинь нөгөө хойчин байгаа хүн хаана байгаагаа мэдгүй энэ тэнд харж идэл 2 дахь хүн ч үгцэн. Чамааг ёо ямар азтай ингэж идэл чи 3 дахь хүн ч үгцэн. Үгүй. Ингэж мэдээлэл ш. Тийм болохоор өгсөн бол мэдээлэл өгвөл дугаа. За монголчуудын дахиад бас шоу маш их гардаг асуудал. Нэг эсрэг 2 мөн нэг эсрэг 3 үлдчих чаддаг заах гэдэг. Ингэдэг баруун ашиг хойноотол наачны наатхан байна смокав тэрийг инг үгүй тэрийг хизээч болохгүй нэг эсрэг 2 класс тохиол байх зүгээр дугаа цаах хэрэгтэй IGL юу хэрэгтэй гэхээр тэр кит байгаа байхгүй флаш байн байхгүй смок байн байхгүй тэр тэгэл болоо яг тэгвэл яг өөрөө нэг тоглож байхдаа кит яг нөгөө UI дээр хайлтдаг учраас табад харах гэдэг. Тэгэхээр shift-д дараад walk хийж байгаа хүн табад дарахлаар мэдээж яадаг вүлээ нөгөө UI screen рүү орчдөг. Тэгэхээр зарим хүмүүс маань UI screen F5 мав дээр бол тааруулдаг шүү дээ. Тэгэхээр бас тэрийг бас та нар мэдээж аваарай. За тэгэхээр kit-тэй чи эсвэл kit-гүй тэрийг анхааруулах хэрэгтэй. Яг л тоглолтод ч яг урдлын хүн анзаарж байгаа учраас өөрөө diffuse kit байгаа үгүй гэж маш чухал. Яг л diffuse kit байх юм бол дахиад shift-тэй удаан тоглож болно. Kit байхгүй бол яарч хурдан байрлуудаа шалгах хэрэгтэй тийм үү? За тэгэхээр та нар клаж хийж байгаа хүмүүсийн хажууд өгсөн хүмүүс нь зүгээр өгсөн мөрөөр өгөөл дугаа байж заяа хүмүүсээ хараад мэдээлэл өгөөд. За тэгж яах хэрэгтэй вэ? Communication сайн байх хэрэгтэй вэ? Тэгэнгүүт бас монголчуудын маш их алдаа тилттэй байдаг. Мөн дээрээс нь тэр тилттэй анализээр тоглолтод дундаа хийж яваад байдаг.
Яа өмнөх раунд дээр тэгчихгүй байсан тэрнээс ч юм болоод үгүй. Наад тоглолтоо энэ бол би баг яриад байгаа шүү. Баг яриад байгаа шүү. Зүгээр матчмейкинг яриаггүй шүү. Баг яриад байгаа шүү. Яг тоглолтын дунд болсон асуудал зүгээр л март. Яг тоглолтын дунд ч юм дараагийн раунд гэж байгаа болохоос ш өнгөрсөн раунд ч хамаагүй. IGL яг өнгөрсөн раундуудаа бодож явах хэрэгтэй. IGL за Eco дээр тэд нар яасан бэлээ? Хоёр дахь Eco дээр яалаа, Force-ээр тэд нар яалаа, Bay дээр East-д тэд нар яаж тоглолоо, East-д тэд нар яаж тоглолоо гэдгээ маш сайн бодож явах хэрэгтэй. Тэгэхээр ихэнх багууд эхний Eco хийсэн стратеги хоёр дахь Eco дээр гарах магадлал бараг 100-аас 60-аас 70% байдаг. Тэгэхээр эхний Eco дээр айл агийн main rush хийсэн бол ямар нэг талаасаа дайрна. Эсвэл агийн main rush дахиад тийм нээдтэй. Тийм болохоор эхний нээдэн дээр унцсан бол эхний rush-ыг мэдсэн бол мэдж байгаа тоглогч нар хойноос тоглуулж татах нь шүү дээ. За тийм ч учраас ерөнхийдөө Eco-нууд эсрэг хизээч rush-лж болдгүй. Яагаад гэвэл гинтийн одоо жишээлбэл 5 агийн main руу нээд ч юм уу те эсвэл гол руу 5 нээд ч юм уу Astralis мэдэн шүү дээ Eco дээр маш сайн utility-г ашигладаг. Дандаа Eco round дээр 3-аас 4 үнийг унгаадаг. Доотлон 3 үнийг унаад зөвхөн гранатаараа шүү дээ. Тийм болохоор хойноос тоглож явах хэрэгтэй зүүн мэдээлэлттэйгэр. За тэгээ баг багаар map control авч тоглоно. За өчнөө юм хэллээ дээ тэгээд одоо дунд нь бас нэлээ ачуу. Resolution хүн болгоных өөрөө одоо жишээлбэл яг ийм байдаг. Stretch буюу ингээд хоёр төрлөөдөг stretch, ангаацсан black bar буюу ингээд хоёр хартай тийм үү. За ерөнхийдөө хоёр нүд чинь ингээд яг миний хувьд бол би black bar-тай тоглодог. Яагаад гэвэл нүдний чинь ингээд харах үнцэг яг ингээд яг уртлал яг энэ ихгүй ерөнхийдөө бол ойлгож байгаа. Stretch бол би дараа ингэж хардаг. Одоо гранат сум ингэж харах нь шүү дээ ерөнхийдөө. Эсвэл нүднийхээ өнцгөр ингэж харах нь шүү дээ. Ойлгох юм те? Black bar болохоор би ерөөсөл бүх юм ингэж яг урд байгаа байхгүй юу? Ерөөсөл нүдэрээ дэш зүүн дэшиг нүд рүү хальт дарлаа, минимап байрлаа, зүүн доошоо харлаа, баруун доошоо харлаа, инглээ тэглээ. За ялгаа юм. Гэхдээ хүн болгоны хөр. За stretch black bar хоёрын бас нэг ялгаа. Stretch дээр 1024 дээр хүмүүсийн юу штэ хүмүүсийн одоо чи хүмүүс яг контр чироор боожин яг ингээд боожин stretch дээр илүү жоохон юм бандар байдаг. Тэгэхээр шүршиж алхад бас амар байдаг. Илүү жоохон бандар байдаг. Black bar болохоор уг яг ингээд стандарт болохоор яг ингээд нормалэр байдаг байхгүй юу? Stretch ягаад ихэнх хүмүүс тоглодог вэ? 1024 ихэнх хүмүүс тоглодог вэ гэхээр нэг том ялгаа нь player model маань буюу тоглогчийн модель маань өөрөө жоохон бандар байдаг байхгүй юу? Тийм учраас онж алхад амар. Би өөрөө яг CS:GO гарч тоглодог вахт би өөрөө stretch дээр тоглодог ус. Яг гэвэл би өөрөө spray бол амар идэг гэсэн. Тоншчихтоо нэг юм уу? Spray гэхдээ би бараг алддаг байсан. Тэгээд spray гэхэд бол яалтчгүй stretch бол үнэхээр гоё. Яг гэвэл яг бандар модель дээр би өөрөө spray control хийхдээ маш амар байдаг гэсэн байхгүй. Эхнийх нь бол 2 толгоо 3 толгоо контрол хийхдээ маш амар. Яг гэвэл том зайн дээр ажиллаж байгаа учраас. За resolution ялгаа юм шүү. Тэгэхээр та бүхэн өөрсдийнхөө resolution-аа тоглох хэрэгтэй. Өөрсдийнхөө resolution-ыг сонгох хэрэгтэй. Жишээлбэл Pro тоглогч team resolution тоглолт юм би тэгэх ёстой гэсэн үг биш. Хүн болгон өөр. За supporter бол яах ёстой вэ гэхээр зүгээр л бүх mapping дээрх smoke flash бүгднгийн зүгээр аагүй бээгүү мэдчих ёстой. IGL тийш орно гингүүт бүх танаа жишээл enter чинь тэр smoke-ыг мэднэ нөгөө smoke-ыг мэдгүй яг л enter чинь урд хүнэл алах үүрэгтэй юм чинь ерөөсөө уртгаал авсан гэсэн мэдчихэж байгаа шүү дээ. Урдаа өөрөөс flash-ыг орохгүй. Хоёр дахь хүн чинь мэднэ мэдэхгүй юм байхгүй. Supporter ролын хүн болохоор бүгднийг мэддэг байх ёстой. Тийм ч учраас болдоо би яг номер 1-ээр Монголынх гэж үнэлдэг гэхээр болдоо шүү дээ. Зүгээр ингэ байж хэвээр зүгээр ингэ матчмейкинг энэ төр хийхгүйгээр зүгээр нэг мапин дээр өөр дөрөө зүгээр тренинг үүсгэнгүүд мапин дээр ингээл смокон гэд бэлдээд үйддэг гэсэн баггүй. Яг энэ чи геймернүүд Монголынхан бэлтгэл хийдэг багт. Би тэрийг амар үнэлдэг байсан. Бусдын буугаар явж яхад болдоо буудахгүй зүгээр ингэ юугаа смок шин смок сураал хаанаас яаж ийх вэ флашууд сураал ойрын pop флашуудыг сураад нэгжэдэг гэсэн баггүй. Тийм болохоор support тоглогчийн хамгийн чухал зүйл бол мэдээж өөрсдийнх нь яг support гэдэг утгаар өөрсдийнхөө багийн тамирчтай алах боломжийг бий болгож өгөх л рол шүү дээ. Тийм, алах биш. Алах боломжийг алдаг хүмүүстэй алах боломжийг бий болгох рол ихгүй. Тийм ч болохоор тэр ролыг сурахын тулд танаа багч чамаас ямар smoke асуун, ямар flash асуун тэр бүгднийг чи мэдчих ёстой. Support рол бас чухал шүү дээ.
та нар зүгээр одоо жишээлбэл NCL суг ерөөсө хүн алахгүй юм гэж яриад байдаг. Нөгөө хэд нь одоо жишээл 8 амир, News амир юу ямар амир буудтай юм бэ гэж яриад байдаг. Тэр буудаж тэр алхахыг чинь бий болгож байгаа хүн чинь тэр NCL буюу тэр одоо тэр саппортер болдог хүн чинь баггүй юу? Тэр алах флашуудыг бэлдэж өгч чинь тэр орох смокуудыг бэлдэж өгч чинь тэгэл урд хүн угийн хийх ёстой хийхээ хийж байгаа алхаал алж байгаа. Ерөөсөө л ойлгомжтой. А тэр боломжийг харин бий болгож байгаа саппорт хүн. Тэгэхээр саппорт хүнийг бас дутуу өмж болохгүй шүү. Муу алаад хийж болно, табын доор ороод хийж болно. Тэр хүний үүрэг болохоор табын дээр гарах угийн рол биш. Угийн табын доор шал арчиж явах ролт 0 килтэйч байсан болно. Хийвч учраас их саппорт буюу IGL-ууд бага килтэй байдаг. А тийм ч учраас саппорт хүн IGL хийсэн нь ер нь зүйтэй. Яг л хоёр хүн суулж болохгүй. Яг л нэг хүн саппорт хийгээд сугарч яадаг. Нөгөө IGL нь бусад хүмүүсээ удирдах гэдэг өөрийнх нь тоглолтонд анхаарч чадахгүй бас сугарч яадаг болохгүй. Тэгэхээр саппорт хүний ерөөхдөө IGL-ийн best position бол саппорт IGL. Тийм. За та нарт ерөөхдөө бол яаж зөв бэлтгэлийг талаарч ярьлаа. Одоо та нар үнэхээр сайжир гэж бодож байвал матчмейкинг дараад хэрэггүй зөө. Дээрээс нь 64 тикрет 128 тикрет шаал өөр тэнгэр газар шүү дээ манайхан тэнгэр газар. За тийм болохоор та хэдэд аль болох баг матчмейкинг хийж зүгээр хөгжигдөлтөг үед матчмейкинг хийж болно. А яг өөртөө сайжруулах гэж бодож байвал фейсэд тоглоцоо. Фейсэд эхнээс нь эхлээд 10 хүртэл тоглол. 10 дээр чи алж эхлэл үнэхээр сайжруулах юм бол FPL буюу Pro League-т ороод оролцоод өөрийгөө нотолж харуулад Pro Tournament-тэй ихэм сураад өөрийгөө нотолж харуулад үнэхээр чи сайн байх юм бол бусад багуудаас ч юм санал ирээд ингээд шамаг шалгаад чеклээд ингээд явах боломж гарч ирнэ. Одоо та нарт наазхан жишээлээ Stewie 2K зүгээр л яг л Face-д тоглодог байсан. Stream хийдэг гэсэн Face тоглолтгоо өөрөө харуулдаг байсан. Дажгүй чадвар нь харагдаж эхэлсэн, өдрөөс өдөрт өөрөө сайжирч эхэлсэн, өдрөөс өдөрт үзэж байгаа сайжрах хэрэг үзэж байгаа үзэлтүүд үзэгчтэн ч гэсэн нэмэгдэж эхэлсэн. Тэгээ фейс дээр алаад эхэлсэн чинь FPL буюу Pro League-с нь invite ирээд Pro Tournament-тай хамт тоглох эрхтэй болсон. За тэгээ Pro Tournament-тай ороод алаад ирэнгүүт нөгөө та бүхний сайн мэдэх Smoke Criminal гэдэг нөгөө кино movie байгаа шүү дээ. Suji-гийн highlight movie. За ингээд явж ангууд чинь цаадах нь FE билүүд нэг багаас нэг санал ирсэн. FE дээр нэг олигтой багийн ч суг байсан. Олигтой юм ахгүй байсан. Тэгээ байжсэн. Тэгээд яг уу Нотин Стивчукийг мэдээж стример нь хараад угийн FPL дээр ч гэсэн мэдээж таарч л байгаа юм чи хараад ер нь нэг шалгаад үзээгээ Cloud9 дээр шалгасан, Cloud9 дээр ч гэсэн шалгасан, Cloud9 Stивчуки орж ирээд ямар амар байлаа ихэндээ тэгээ урддаг байсан бүгдээрээ мэдчихэж байгаа. Тэгээ Cloud9 ямар тач нэг авраг болгоцсон автоматиктайгаар нийлж байгаа. За тэгээ одоо MIBR л байна да өндөр цалин аваад. За тэгэхээр тийм байна. Жишээнүүдийг бол сая дурдлаа. Тэгээ та бүхэн зөөр хүлээж аваад өөртөө ашигтайгаар бэлтгэл хийх нь тэгээд зүв яваад өөртөө тэг амжилтанд хүрч ивэл би л баярлна. Тэгээ та нар ч гэсэн дараа амжилтанд хүрээд одоохынхаа заасан замаар яваад тэгээ амжилтанд хүрсэн гэвэл надад л сайхан тий. Тийм болохоор зөв та нар бэлтгэлээ хийцгээ. Дэмий бити цагаа үрцгээ.